баярлалаа. Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Зандан Шатартаргаас бас 2-3 зүйлийг асууя гэж бодож байна. Ер нь засгийн газар ерөнхий сайдын ажлыг дүгнэхдээ яг хувийн хөвшилд хичнээн ажлын байр, байнгын доктортой ажлын байр бий болгосноор нь үнэлэх энэ улс төрийн соёл руу ер нь цаашдаа орол яасан. Энэ тоон үзүүлэлтийг ерөнхийдөө одоо яг авч хилцдэг баймаар байгаа. Ингэж ерөөсөө энэ ажлын байрыг одоо бий болгох энэ одоо бодлогын цаана хүний хөгжлийн асуудлаа бид анхаардаг болно. Хүнээ бэлддэг болно. Хүнийхээ хөгжлийг дагаад боловсрол, эрүүл мэнд байт юм уу? Тэр өрсөлдөх чадварын асуудлыг бид судалдаг, ярьдаг. Энэ одоо бодлогын одоо асуудлуудаа ярьдаг болно. Энэ ажлын байр бий болгох замаараа энэ ядуурлыг бууруулах асуудал яригдана. За тэгээд энэ ажлын байрыг бий болгож болох энэ салбаруудынхаа хууль эрх зүйн орчныг бид нар анхаардаг болно. Өнөөдөр яг зүгээр уул уурхайн салбар гэдэг одоо хамгийн том ажлын байр бий болгох салбар байгаа мөртлөө энэ дэх бодлого нь тодорхойгүй гадны хөрөнгө оруулагчид хардаг. За эргээд одоо бидэд энэ салбарт хувийн хвшил руугаа бас хитрхи их одоо яриа хэлцээрийн арга бас жоохон одоо нэг л энэ дайсгансан гэдэг юм хоёр талд гараад үзэх гээд байгаа юм шиг юм хандлагууд жоохон олон нийтийн дунд төрчөөд байна. Тэгэхээр энэ бодлогыг одоо бас авч явах тодорхой болох үүднээс таныг бас энэ ашигт малтмал уул уурхайн салбарын хууль тогтоомжийг бас одоо яаралтай оруулж ирэх асуудал дээр бас ямар байр суурьтай байх вэ гэдэг зүйлийг бас асууя. За энэ ажлын байр бий болгох замаар энэ хөрөнгө оруулалтын асуудлыг татна. За энэ хөрөнгө оруулалтын асуудлыг ярихаар хувийн хвшилтэйгээ л ярина. Тэгэхээр бас Зандан Шатартаргын үгэнд бас нэг одоо үнэхээр бас баярлж байгаа зүйл байна. Төрийн хвшилт компанийг бас ерөнхийдөө зоригтойгоор таньж бууруулнаа. Ингэж өөрөө энэ хувийн хвшилт бас энэ орон зай гарч ирэх юм байна. Бизнесийн орон зай гарч ирэх. Тэгэхээр энийг одоо бас таныг үнэхээр одоо зоригтой шийдэм бий алхам аваасаа гэж хүсэж байна. Энэ улсын хурлаас бас энийг энэ бодлогын дэмжлэгийг нь яаралтай үзүүлээд явах хэрэгтэй. Тэгээ би энэ бизнесийн бас нэг эрх зүйн орчныг сайжруулах нэг 20 гаруй хуулийг хууль зүйн дотоод хэргийн яам дээр өнгөрсөн одоо 2 жилийн өмнө л боловсруулад байж байгаа. Энийг та нин тэргүүнд бас нэг татаж үнэхээр одоо шаардлагатай боломжтой бол эдгээрийг нэг бас өргөн барих чиглэлд нь засгийн газрыг одоо холбогдох сайдуудыг бас магадгүй одоо таны доор ажиллах хууль зүйн дотоод хэргийн сайдтай бас анхаарал чиглэлийн өгж ажиллаач гэж би одоо хүсэж байгаа. Алтан гэрэн сайдын үед яг нэг 2-3 л орж ирлээ. Төлбөрийн чадваргүй бодлоо арилжааны үйл шүүгэн шийдвэр гүйцэтгэлгээд. Ингэж бид нар энэ бизнесийн эрх зүйн орчныг сайжруулнаа. Хоёрдугаарт хамгийн нэг том юм бол энэ Монгол Улсын ерөнхий сайд бол энэ улсын хурлын юм нь хууль тогтоомжийн биелэлтийг хангуулдаг. Таныг хууль тогтоомжийн агентлагийг байгуулж энэ 5 жил тутам энэ хууль тогтоомжуудыг хэрэгжилтийн үр дагаврыг үнэлж улсын хурл тайлгнах энэ хуулийн шаардлагыг хангах энэ тогтолцоог хийж цаашдаа анхаардаг байгаасаа гэж хүсэж байгаа. За дээрэс нь энэ хүнс эрүүл мэндийн хяналтыг одоо нэгтгэх. За Зандан Шатартарга микрофоныг өгье. За сонин зэрэг гишүүний асуултууд бол бас саналын шинж чанартай учраас зарчмын үед дэмжиж байна. Нэр ялангуяа хууль зүйн дотоод хэргийн яам дээр боловсруулж ирсэн бизнесийн орчныг боловсруулангуй болоход чиглэсэн дампуурлын хууль буюу төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль, за энэтэй уялдаад бас танхимын хууль, ер нь энэ бизнесийн орчныг тааламжтай болгож чиглэсэн өмчийн тухай хууль, иргэний тухай хууль зэрэг энэ суур хуулиуд дээр зайлшгүй шинжил хийж энэ өмчийн эрхийг хамгаалах, баталгаажуулахаас ахуулаад бизнесийн орчныг сайжруулахад чиглэгдсэн энэ багц хуулиудыг өргөн барихаар ажиллаж байсан. Энэ чиглэлээр сайн зориг гишүүн, бүржийн сайн зориг гэсэн бас өөрөө тусын яамд ажиллаж ирсэний хувьд санаачлахтай ажиллаж, талаасаа шахаж ажиллах шаардлагатай байх шинээр томилогдох хууль зүйн дотоод хэргийн сайдад чиглэлэгч ажиллах болно. Нийт өмнө өмчийн тухай хууль бол өнөөдөр хамгийн чухал шинжил шаардаж байгаа хууль гэж болж байна. За хууль тогтоомжийн агентлагийн хувьд бол одоо өнөөдөр хэмнэлтийн тухай ярьж байгаа үед хууль зүйн дотоод хэргийн яам, хууль зүйн үндэсний хүрээлэн гээд холбогдох газрууд ажиллаа хийгээгүй төлөө бас шинээр агентлаг байгуулад байх нь ямар шаардлагатай юм бол тэгэл энэ хуулиудын хийдэл зөрчил давхарлыг асуудал гээл томоохон төслүүд хэрэгжиж байсан. Үр дүн юу болсон? Одоо хуулиудын хийдэл зөрчил давхарлын чиглэлээр хиймэл оюун ухаан
хууль босруулах чиглэлээр ажилласан үед ийм агентлаг байх шаардлагатай юу гэдгийг бол бас бүлгийн хурлын дараа судалж үзэж байна. Сайлшгүй шаардлагатай бол төсвийн тодтголын үеэрийг эргэж авч үзье. Үндслэлээ та тодорхой гаргаж өгөөд төсвийн тодтголын үеэр гэж ярилцъя гэсэн. Засгийн газрын бүтээгдэхүүний тухай хуулийг өргөн барихтаа энэ асуудлыг хэлцъя. Саналаа та үнэлтэд ингээд танилцуулаа. Зайлшгүй шаардлагатай гэж үзвэл энэ талаар хэлцъя гэсэн юм бодолтой байна. За сайн зэрэг гишүүн 1 минут тодруулъя. За баярлалаа. Бас нэр дэвшиж байгаа хүмүүс бас дэмжих одоо өнгөсөөр үг хэлж чад бас баярлж байна. Ерөн зүгээр хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлого дээр нэг 12 хүн байт. Тэгээ энэ 7800 хуулийн хэрэгжилтийг бас үнэлэх асуудал үнэхээр хүн хүчний хувьд хүрэхгүй. Энэ хууль зүйн салбар буюу хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний хэл бодлого шийдвэр хууль дээр ажилладаг. Тэгэхээр энэ улсын хурлын өмнө ерөнхий сайдын хуулийн хэрэгжилтийг хариуцж байгаа ажил маань энэ өнгөрсөн 30 жил орхигдож явж ирсэн юм аа. Энийг одоо бас яг шинэ ерөнхий сайд маань одоо бас энийг анхаарч авч үзээсэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт энэ бизнесийн эрх зүйн орчин дээр хөдөлмөрийн хуулийн ч юм уу хэрэгжилтийг нэг зайлшгүй авч үзмээр байна. Энэ уул уурхаан дээр одоо 3 ээлжтэй болохоос өөр аргагүй нөхцөл байдлыг түлхчихсэн. Энэ өөрөө эргээд ажил хүчний хомсдол үнэхээр бий болчиход байхад заавал одоо 3 ээлжийн төлөвлөж иж энэ уул уурхаанууд явдаг. Энэ хэмжээгээр зардал өсөж байгаа. Энэ хэмжээгээр одоо бас энэ уул уурхаан одоо бүтээгдэхүүний орж ирэх татварын одоо нөхцөл байдлууч багасч байгаа гэж үзэж байгаа. Тэгээд ерөн зүгээр эдийн засгийн асуудал дээр та бас онцгой анхаарч эдийн засгийн бодлогын